За сайн байцгаана уу 7 хоног болгон бид бүхний хүрэгдэг баруун жигүүрийн Монголик тойм хөтөлбөр маань эхэлж байна. Ийхүү бэлэн болоод байна. Сүртэй. Зөндөө их хууль батллаа. Сүүлийн 7 хоногийн сүүлийн өдрүүд бол хаврын чуулган завсарлах гад чигчгж гэсэн 100 хууль орлоо. Энд чинь Монголд бол 500 гаруй хууль тогтоомж байгаа шүү дээ. Хууль тогтоомж мөрдөгдөг гэдэг тийм. Гэтэл энэний одоо 100 гэдэг чинь 20 хэд өөрчлөж байгаа гэсэн үг шүү дээ. 20% шүү дээ. Өөрчлөлт оруулж байна. Тэгээ энэ хууль батлагдаад хууль шинжлэгдээд олон хуулиуд гаргаад бидний амьдралд эдийн засаг, хувийн хвшлийн байгаа байдал сайжирдаг болов сайн хэрэгтэй. Гэхдээ энэ парламент бол улам дорооцсоор байна. Бидний энэ 100 хуулийн цаана хэдэн мянган журмууд гарч ирнэ. Хэдэн мянган хязгаарлалтууд хийгдэнэ. Ингээд нөгөө эрхчлөө хувийн хвшлийн өөрсдийн боломжоор өсөх боломжийг бас л боомлсон юмнууд болно гэдгийг бол нэвтрүүлгийнхаа эхэнд хэлхэн зүг баха тий. Тэгээд энэ хуулиуд ямар хууль гэдгийг нь бид нар байтугай гишүүд нь өөрсдөө судалж чадахгүй. Энэ ямар заалтууд яаж орж байгаа вэ? Энэ хуулийн зохицуулалт нь юу вэ гэдгийг мэдэх боломжгүй шахвал ингээл машиндаа л өнгөрсөлж байна. Тэгэхээр жилээс жилд сонгуулиас сонгуулийн хооронд парламентын үнэлэмж унаад байдаг. Гэтэл одоо 126 боллоо гэд ерөөсөө дээрцсэн юм алга. Харин ч эсэргээрээ энэ бидний амьдрал дордуулахууд ийм чөтгөр тушаанууд нэмэгдсээр байна. За золоор гэхүү одоо азар гэхүү уянгалаад байсан нөгөө тэр жижигхэн гараараа тамхи аваад татаад хордоод байна гэл намын чимэг тэргүүтэй гişүүдийн яриад байсан. Уянгалаад. Онцгой албан татврын тухай хууль бол унлаа намрын чуулганаар хилцгээр боллоо. Дарамтлж байна. За энэ мөнгөний төлөө биш ээ. Энэ бол ирээдүйн үр хойчийнхоо эрүүл мэндийн төлөө гэдэг нэг юм утгагүй худлаа лооцсон. Хэлж байгаа үгнээс нь хүртэл нөгөө эх оронч гэдэг үгийг муухай олгоцсон шиг тийм л юм болж байна. Эндээс хэдүүлээд яриагаа эхлэе да тий. Өнөөдөр хасар маань хүндэтгэх шалтгаантай учраас ирж амжаагүй. Тэгээ ерөн гин хууль олон боллоо гэд улс орон хөгждөг бол Монгол өнөөдөр дэлхийд тэргүүлэхээр хөгжил дэвшил ирэхээр байлаа тий. Бидний амьдралд энэ хуулиуд үнэхээр хэрэгтэй байсан уугүй юу гэдгээс л эхлэе да. Тэгээд яг нөгөө одоо хаврын чуулган өндөрлөж штэ. Тий, өндөрлөх гээд зуны амралт өдөө өдөр явах наадамтах гээд одоо медаль авч явал гардалах гал гэдэг ч байж идэж байгаа тий. Нэг талаас яг бид нар чинь нэг юм байгаль цаг уурын хувьд ч айгүй хэцүү хүнд тий. Өвлийн хүүтэн үйлрэл нь баг 9 сар 10 сар үргэлжлэдэг ийм газар очиж одоо. Үнэхээр бодлоо яриад яг би ч гэсэн одоо үнэн шүү. Батарей бол ер нь дуусах гэж байна. Тэгээд улсын хурлын гишүүд яг үндсэн ажил нь бол хууль батлах шүү дээ. Тэр чуулганы танхимд суух хэрэгтэй үстэй. Суух хэрэгтэй. Гэхдээ суудаг нөхдүүд бол байна шүү дээ жишээ тий. Тэгэл хамрал нэг орж ирэхээр нэг сөнгө олгоор том ярьж явчихдаг тий. Тэгээд бөөндөл ячиж байгаа юм л да. Батлах хэрэгтэй. Тэрийг уншдагч мэдлэгтэй хүн шийдвэдгийг хуульч гишүүн байлаач гэх тэр олон хуудас юмыг тэр унших юм яах юм гэдэг. Бөөндөл нэг юм муужруулдаг арга шүү дээ тий. Одоо Монгол ардын намын нэг юм хурлууд нь болдог шүү дээ. Технологи нь шүнжин үргэлжлэл тий. Тэгээд яг нэг юм батлах юу болохоор л тэгэл нэг юм ядарсан хүмүүс ирчихсэн. Шөнийн 4 цаг мөр унтж байгаа шаазсан бай тэгээд чи одоо нэг юм коммунист намын тий. Хятад метод энэ хуучин зөвлөлт мүлтийн хорлуудыг харах нэг тийм байна. Нийтийн тал алах ташаал яратлагаар өргөөл тий. Яг л нэг тийм уужрал. Хин ч эсрэг үүсэхгүй ямар шүүмжил мэтгэлж байгаа. Тэгээд хууль баталдаг нь бол мэдээж ажиллаа хийж байгаа учраас ажиллаа хийж байгаа л гэж үзэх баг. Яг төгсөөгийн хилдэг бол ер нь үнэн л багхгүй. Тийм олон хууль батлаа бидний амьдрал сайжирч байгаа нь хаач байгаа юм. Тэгээд хуулийг хэрэгжүүлнэгээ тэр яам энэ агентлаг институтын газрууд ч өөрсдөө янз бүрийн журам гаргаад ирдэг тийм. Хамгийн гол аюул нь бол хуультай биш вэ гэдэг байна. Хууль хэрэгжүүлэхийн төлөө хуульд ингэ заасан гэдэг тэгээ хэрэгжүүлэх юм нь бол асар их юм дарамттай байдаг. Тэгээ тэрийг л яриад байгаа шиг байна тийм. Яг одоо сая төгсөх Гамбайр ах ирээлээд байна л та. Хууль гэж юу нэг яг ингээд
юу юм бэ гэхээр те. Уг нь бол ингээд энэ хүн төрөлхтөн те. Ингээд грек, ром тэгэл одоо энэ Америк, Англи гэл хуулийн одоо сонгодог сэтгэгч нэртэй улс орнууд байна шүү дээ. Тэр ингээд хуулийн үндсэн юу нь хүн төрөлхтөнд одоо хуулийн авчирдаг хүмүүс одоо хүн төрөлхтөн хуулийг бий болгосон тэр үндсэн зарчим, үзэл санаа нь юу гэхээр энэ ч өөр уг нь эрх чөлөөтэй л уйлдаж явах хэрэгтэй юм байхгүй юу те. Тэгээд бид нар бол ингэдэг ингээл ийм ч ирэх, тийм ч ирэх. Ер нь бол биднэрт ирэх мэрх гэсэн юм байхгүй. Биднэрт ер нь ирэх чөлөөлөл гэж байдаг байхгүй. Хүн чинь ер нь дөрөвтөл ирэх чөлөөтэй төрж идэх тийм ээ. Уйл нь инээ ханаа өмч эзэмшин тийм ээ. Өмч худалдаж авна, амьд явах хэрэгтэй тийм ээ. Одоо амнаас эрүүл мэндэд хамгаалуулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ дээр суурилсан өөр юм чим классик ойлголт ууг нь хууль бол хууль гэдэг нь өөрөө одоо нэршил шүү дээ. Тэгэл эрх зүйн хэмжээ эрх чөлөөний философи гэдэг. Тэгээ одоо яагаад ингэж юм бас яач юм Монгол хууль гээл те. Тэгээ тэр хайкийн боочлол хүрэх зам ам гэдэг чинь эрх мэдлэлтэй ингээд хууль ингээд бид их одоо юу гэдгийг төрийн оролцоо ингээд ихсээд ирэхээрээ тийм ээ. Төр илүү их хууль дүрм журмыг ингээд мэдээж эрх мэдэл байгаа учраас хууль тогтоомж мэдээж батлагдана. Гэтэ тэрний зорилго нь юу юм бэ гэхээр зэрэг одоо юу гэдэг бусдын эрх чөлөө улам хязгаарлах ийм маягтай болцохоор энэ ч өөр тэр хууль гэдэг ч юм уу эсвэл тэр хуулийн тэр өмнөх сонгодог үзэл санааныхаа одоо зарчим шийдлүүг хоошоо болцдог байхгүй. Тэгээ юу гэдгийг нэг наадам үеэр ингээд нэг 100-100-аар нэг хууль баталдаг те. Ингээд нэг дүрм журм зөрчиж байгаа нэг барилга байгууламжууд чинь те. Газрын мазар ингээд нэг юм нийслэлтэй тохироод хулгай өөрөөр барилгын зөвшөөрлөг авсан аквагарден мартан ч ингээд наадам үеэр ч юм уу те. Цагаан сарын үеэр ингээд бүх юм ингээд те. Наадам ингээд нэм хүмүүсийг амарцсан үеэр ингээд сөөрөө нухчихдаг. Тэгэхээр бидний нөгөө хууль бүтээж байгаа процесс бас яг тийм адилхан. Яг чуулган чинь жилд 2 удаа завсарлаж байгаа шүү дээ. Одоо хавар нэг завсарлаж байгаа юм. Намар нэг завсарлаж байгаа юм. Тэгэхээр чи юу гэдгийг нөгөө хавар зоны үйлрэл чинь нөгөө хүмүүс түрүү хэлж би ч гэсэн одоо ингээд юу тэр 100 хуулийг ухаж уншаал те. Энэ иргэдэд ямар ашигтай, ямар ашиггүй гэдэг бид нар унших тэр анхаарал сэрэм сонор бол хинтэн ч байхгүй шүү. Та ч гэсэн өнөөдөр уншаагүй, тааж уншаагүй, би ч уншиж хүсэхгүй байна. Одоо энэ сайхан нэг дулаан үйлрэл гэхээс үед ээжийнхээ өвшиг нэг жоохон баярлуулаа тийм ээ. Хэд хоног хөдөө мөдөө гараад ингээл явчих. Тэгээ эн чинь өөрөө нэг юм хууль бүтээх процесс хэрэглэх нэг арга зал болчлоо. Нэгдүгээр за хоёрдугаар болохоор зэрэг энэ хуулиудууд юу гэдэг вэ гэхээр зэрэг иргэдэд ашигтай юм юу ч байдаггүй. Ягаад гэвэл зүгээр нэг компани нэг маркет оруулж байгаа, нэг MCC оруулж байгаа. Тэгэл нэг өрсөлдөгч жижиг дунд үйлдвэрлэгч юм ижил төсөөтэй компаниудаа нэг импортын хуулиар, экспортын хуулиар ч юм уу, татвараар ч юм уу, гайлаар нэг дарамтлах тийм ээ. За сая хамгийн том жишээ бол одоо тэр тамхи биш үү тий. Тамхи гэдэг бол одоо дэлхийн эрүүл мэндийн бид нар бол амар дэлгэрэнгүй ярьж төрүүжин дугаар зүрх дэлхийн эрүүл мэндийн мянгалаас асар их мөнгө өгдөг. За бусдын эрх чөлөөг ингээд хязгаарлаж байгаа. Тэр их гоёор тайлбарлал дандаа хүүхэд гэж тайлбарлана. Тэгэхээр ер нь юу гэдгийг хууль гэдэг бол ууг нь үндсэн мөн чанар зарчим нь бусдыг ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд тэр хүний нөгөө заяамл мөн чанар байна шүү дээ тий. Өмч хөрөнгө, аминаас, эрүүл мэнд эдгэрт нэр төр дандаа уйлдаж явж байгаа шүү. Тэгэхээр яг зүгээр юу гэдгийг социалистууд бол зүгээр нэг нэгнийхээ өрсөлдөгч нарыгаа намнах тийм ээ. Зах зээлээс гаргах аль нэг одоо юу гэдэг сонгуулийн мөчлөг тутамд одоо ингээд нөгөө санхүүжүүлдэг их хурлын гишүүд дараагийнхандаа санхүүжилтийг босгох тэр том мөнгнүүдэл хийх юм арга байдаг. Жишээлбэл одоо өнөөдөр бид нар түүснүүдийг нураагаад ч юм эсвэл 8 нэрийн барааны одоо 8 нэрийн барааны дэлгүүрүүдийг ард үзүүлсээр байгаад одоо бидний худалдаа авах чадвар улам удаж байна. Тэнд нэг хууль дүрм гаргачих чинь бүгдийг нь ачаа явуулчих чинь. Хин өнөөдөр хадгаламж хуримтлалтай байна. Уг нь түүцнийх нь л байдаг байсан. Тэгээ юу гэдэг одоо манайхан нөгөө төрөж удаа хасар хэлжээс нэг эдийн засаг үл юм гинжин хэлхээ юм аа гэдэг. Жишээлбэл юу гэдэг тэр нэг түүцэнд одоо юу гэдэг хууль мөл батлагдаагүй түүц өөрөө ингэ эрх чөлөөгөөр эдийн засгийн эрх чөлөөг идлээ тэр автобусны буудлын дээр тамхиа зараад ундагаа зараад бэлгэвчээ зараад байж явах тэнд хүн хуримтлалтай байдаг байхгүй юу? Юу гэдэг түүц нэг сарын 30 сая борлуулалттай бол тэр цэвэр ашигт дор хаяж 10 сая төгрөг баг шин. Тэгээд тэр хуримтлал чинь банкнд очоод эсвэл нэг үйл хөдлөх болоод тэр үн үйл хөдлөхийн татвар төлөөд бараагаа татахтаа нэг шатгуун машинтаа нэг шатгуун хийж байгаа. Тэр шатгуун ч одоо битэрээс ч юм ингээд нэг нэгэндээ ингээд ашиг үр өгөөж ингээд сайн сайхан зүйлийг бэлэглэх замаар эдийн засгч өөрөө өөрийгөө ууг нь зохицуулж идэг тий. Тэгэхээр ингээд хууль батлаад ингээд хүчээр ингэчгээр зөвхөн нэг томчууд нь ч юм уу MCS ч юм уу МАК ч юм уу тийм ээ. Тэгэл тэд нар болохоор хинт ашигтай гэхээр зөв улс төрчтэй л нэг улс төрийн мөнгө өгдөг.
Тэгэхээр дундаж давхар, доод давхар гэж байхгүй болохоор чинь өөрөө энэ анги давхаргын маш их ялгаа гараад одоо нийгэмд маш их үзэн хорсол, өмнө үнний өсөлт их байна. Энтэй холбоотойгоор одоо гэмт хэрэг их өснө тийм ээ. Ингээд эдийн засаг гэдэг чинь ерөөсөө юмны бүх ол үндэс болчиход байна. Тэгэхээр юу гэдэг зөв нөгөө монголчуудаа уриалж хэлгээ те. Хууль батлаад байна гэдэг чинь ерөөсөө сайн сайхан зүйл бол огт ерөөсөө биш. Ерөөсөө бидний эрх чөлөөг, бидний төрөнгийг, бидний амнаас эрүүл мэндийг л хязгаарлаж байгаа. Хүн ер нь ядуу бол яаж эрүүл мэндийг хамгаалах юм? Яаж үйлчлэг хэмжлэгэнд хамрагдах юм? Өнөөдөр бид албад нь төлж байгаа эрүүл мэндийн даатгалч гэдэг юм уу, нийгмийн даатгалаар бид нэр улсын эмчилгээч үзүүлж чадахгүй шүү дээ. За хувийн эмчилгээ өргөөр бараадахгүй. Бид нэр интермедиэд очоод тэр 2-3 сая төгрөгийн шинжилгээг тэр болгон бид нар сар болгон өгөөдөж чадахгүй. Дугаар авсан ч гэсэн тэр чинь удаа шүү дээ. Тийм удаа. Тэгээд очортой очихороо ингээд бас маш их мөнгө төлдөг. Тэгсэн мөртлөө бид нар цалингаасаа юу гэдэг нэг 100 200 300 мянга ингээд сард болон зүгээр энэ хууль нэрт ингээд дээрэмдүүлээд. Тэгэхээр нөгөө хууль эрх чөлөө хоёр ойлголтыг чинь одоо мөн чанар гэдэг юм тэс сондоо. Хэрвээ энэ эрх чөлөөтэй л уялдахгүй бол те бусдын өмчлөх хэрэгтэй, амьд явах эрх тэр эрх чөлөөтэй уялдахгүй бол энэ ч өөрөө хууль биш байхгүй. Энэ ч өөрөө дарангуулал гэдэг боолшолд хүргэдэг л арга замууд. Тэгээд тамхины хууль нь хойшлсон. Тийм намрын чуулган болоод ажиллагдчихлаа шүү дээ. Тэгэхээр ерөн хууль бол бидний одоо энэ асуудлуудыг манайхан ялангуяа энийг шийдэж өгөөч, зохицуулж өгөөч өөрсдөө хүсээд идэх хүмүүст бол хууль хэрэггүй байх нэ гэдгийг бол уг ойлгомоор байгаа тийм. Хамгийн сайн шалгарсан хууль бол одоо ерөөсөө батлагдаагүй хууль те тэр хэм хэмжээ тогтоогоогүй аль болох эмгцэгцэндээ хар аянда зах зээл өөрөө шийддэг болцсон те өөрсдийн харилцаанаас үүдсэн тэр хууль хамгийн хэрэгтэй хууль гэдгийг л батлаад нь шүү дээ. Хуучин одоо энэ зам дээр одоо зуны энэ халуун өдрүүдэд бол нэг коло барьчаал мөстөө кологоор зараал явж идэг байсан хүүхдүүд байхгүй болсон тий. Их амжиргаа сайжраад тэр хүүхдүүд аав ээж нь мөнгөтэй болоод тэд нэг гэртээ байгаад хичээлээ хийгээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэрийг зохицуулт нөгөө нэг зөвшөөрөл янз янзын юм түүцийг ачдаг шиг байдлаар л хязгаалал хайчдаг тий. Жишээлбэл одоо хамгийн том жишээ хүмүүс за яг сая коронавигийн үеэр бол мэдээж нөгөө хил гайл хаалттай байдал тийм ээ. Ингээд юмны хомсдол үүссэн бид нар ч ер нь бүх юм л ингээд урдаас авдаг байгаа байхгүй юу? Бид нар тэгээ нөгөө коронавигийн үеэр лангуун дээр ингээд нэг баг атар талханж байхгүй болсон шүү худлаа ярьсан зүгээр нэрээ. Тэгэхэд тэр бүх юм чинь ерөөсө хятаас бид нар Монгол шашиг хийгээл оруулж ирдэг байгаа байхгүй юу? Тийм ээ? Одоо бүх баглаа бодол тэгэхээр одоо юу гэдгийг энэ дээр хамгийн надад одоо том мэдгдсэн миний бас өмнө нэг судалж ирсэн болохоор зэрэг энэ барилгын салбарт энэ нөгөө юуны бетон зурмгийн үн маш их өссөн байхгүй юу. За энэ бол мэдээж нөгөө коронавигийн эффект байсан хэлгээл гэсэн учраас те валютын савлгаа мавлгаа ингэж байсан. Дараагийн хоёр тутам хүчин зүйл нь болохоор зэрэг манай энэ макмон балимет эднэр чинь би бүр их сайн санд дээр засахаар барилгад байгуулалтын яамаар санал аваад нөгөө салбарынх нь яамдууд чинь тухайн нөгөө шийдэх асуудлуудынхаа нөгөө саналыг боловсруулдаг байхгүй юу. Тэгээ бусад яамдасаа санал аваад импортын тухай ч юм уу экспортын тухай одоо хил галиар орж ирж байгаа бетон зурмагууд тавих нөгөө тарифыг тогтоодог байхгүй юу. Тэгэхээр өгөхөр зэрэг нөгөө манайхан ч ингээл нэг хэсэгсэн л гарамж авыг ингээл битүү коронавигээр магтаад байсан шүү дээ. Коронавигийн өмнө гарамж авыг магтаал тэгэл нөгөө макийг ингээл магтаал те. Макийн цемент бетон л одоо үндэсний үйлдвэрлэл герман ингээд чанар манар гэдэг. Тэгээ энийг ингэж баахан сэтгүүлчдэр ингээд PR хийлгэж байгаа нь ард нөгөө улс төрчтэйгөө ингээд нөгөө өөрөнд нуулгаж идүүлээд тийм ээ. Тэгээд ийм хуулийн лобби байгаа шүү. Энэ одоо юу гэдэг хятаас орж ирдэг цементэн дээр одоо 20 30 40 50% тариф тавья. Тэг үндэсний үйлдвэрүүд дэмжиж нэх гоё өөрөө лоозонтой. Тэгээд тэрний ард юу болж байгаа вэ зэрэг орон сууцны үн огцон өсөж байгаа. Тэр үед ч одоо 150 мянга байсан одоо метр куб цемент чинь яг коронавигийн 450 мянга 600 мянга болсон шүү дээ. Одоо тэрнээс буугаагүй явчих шүү дээ. Нэг метр кубын бетоны үн. Тэр чинь зүгээр гэхдээ нөгөө хамгийн их цутгалтанд орж байгаа юм дий хэлж байгаа. За тэгэл нөгөө дагаад ар мотор тэгэл нөгөө тай төгжээ баглаа боодол тийм ээ. Ингээл одоо цутгалт бохсралтанд ордог бүх юм байгаа шүү дээ. Тэгээд дагаад ажлын хүс ус ингээд өсөж байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд бид нэг юм ойлгох хэрэгтэй. Хууль батлагдаад байх юм бол бид нар маш их сонир хэрэмжтэй авах хэрэгтэй. Бидний амьдралд ордоод байна л гэсэн. Яг тэр үеэр тийм хуулиуд оруулж ирсэн. 18 20 21 оны үед бол ингээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэл. Гэхдээ би одоо ингээд нэг өөрийнхөө сонголтоор нэг 100 сая төгрөгийн байранд ормоор шүү дээ. Тэгэхээр тэр чинь 100 сая байхын тулд яах ёстой юм? Тэр чинь хэмнэл барилгын материал ашиглаж тэрний чинь үн
бага байна штэ. За магадгүй сонголт сайн байна болж гин тэр герман блок нь ч байд юм уу герман стандартын зэмтэй тэдэн л баячууд нь л авалтаа. Өнөөдөр номингийн ч юм уу хурдын ч юм уу баярыг дундаж давхаргын хүн ч юм уу эсвэл одоо ингээд жоохон орлого багтаа ирээд бол авч дийлэхгүй штэ. Тэр чи квадрат метр 8 сая 9 сая зарагдчихж байгаа тий. Тэгэхээр юу гэдгийг хууль батллаа гэд бусдын одоо сонголтыг ч юм уу эрх чөлөөг ингээ хязгаарлаад тахаар улс үндэст улсмал ядуу өөрөөр болно. Тэгэхээр хууль гэдэг юмныхаа утга учирыг бол бид бүгдээр ерөөсөө ойлгох хэрэгтэй шүү Монгол. Тий одоо яг энэний үргэлжлэлийн сэдэв бол нэг эдийн засгтай холбогдолтой үзүүлэлтүүд байна л да. Манай эдийн засаг 5.6% өсөлттэй байна гэжсэн тэрэндээ баг энэ талтай ярьжсэн тий. Тэгсэн чинь за яг тэргээр нь гарлаа гэж тооцоо. Гэтэл сая өнгөрсөн оноогийн төсвийн гүйцэтгэлийг тайланг бас шуулганаар хилцэж байгаа л харагдчихжээ. Одоо удахгүй төсвийн тодтгол орхон тодорхой болчлаа тий. Энэ хууль батлагдаад тэгээ тэрийг хэрэгжүүлэх гэдэг нэг асуудал байгаа шүү дээ. Одоо төсвийг доктортой байлгах, төсвийн доктортой байдлын хуулийг шинжилээл за зандан шатар улсын хурлын дараа байгаа л тэмүүлэн төсвийн байнгын орооны дарга энтер байгаа л мундаг хууль батлаа энийгээ мөрдөн гэлээсэн. Өнөөдөр гэтэл сая тэр гүйцэтгэлээр бол зөндөө асуудал гарч ирлээ шүү дээ. Төрийн өмчт компаниудын захирал 65 хэдэн сая төгрөгийн цалин авдаг гэл тэ. Ерөнхий сайд бас л нэг өөрчлөлийн тэр хөтөлбөр гэх юм уу аяныхаа хүрээнд ч гэх юм уу эднэрийг 53%-аар цалингийг бууруулна гэд 65 сая төгрөгтэй цалинт сарын 65 сая төгрөгтэй хүний цалин 50%-аар бууруулахаар 30 хэдэн сая төгрөгтэй л байна үсттэй тий. Тэгээ бид нарын цалингаас 10 дахин ихтэй нэг ийм нүглийн нүдийг гурлаар хуурах ихчээр нэг ийм хөгийн юмнууд хийгээд тэрийг тий тэрийг нь бид нэр ингээл ерөнхий сайд ажил хийж сайн байна мундаг байна гэж гэдэг. Гэтэл энэ төсвийг чинь зарлах ерөөсөө буурахгүй байна. Зардал буурахгүй байна тий. Яг хэвэндээ байгаа тийм. Одоо энэ төсвийг бол тэр компаниудад чинь тий хувьчлаа. Тийм татан болгох нь төрийн байгууллага зөв татан болгох хэрэгтэй. Татан болгоно гэдэг чинь гоё үг юм билээ шүү дээ. Яадаг вэ гэхээр тэр компанитай холбоотой тэр өмч хөрөнгө барилга биш бүгдийг ер нь л зарж явах юм билээ шүү дээ. Тий. Цог зарах юм чинь шүү дээ. Тэгээд тэр чинь төрөөс нэг бидний төлдөг татвараас тодорхой хэмжээнд ачаал буурах хэрэгтэй. Тий. Татан болгохыг бүгд ашиггүй ажиллаж тэгээд одоо сарын 65 сая төгрөг гэдэг чи одоо доллараар хэдий? Бараг 20,000 $20,000 шүү дээ. $20,000 тий. Яг $20,000. Америкт ч одоо тэр мисцаас бүр дээд зэргийн хүмүүс чинь тийм хүсэл авч байгаа чинь. Тий. Сарын тий. Тий шүү дээ. Тэр манай ямар юм нэгэн тэр ур чадвар байдаг. Тэгээд байхгүй шүү дээ. Ажил ууж гэвтэн шүү дээ. Өдөртөж байгаа компани байгуулга нь алдагдaltaй ажиллаж байгаа шин тэр хүнд чинь тийм цалиа авах хэрэг байх юм уу? Одоо тэр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг тэр Америкуудыг шүүмжилсэн биз дээ. Америкийн элчин чинь юм билгэн баг. Буанганоос илүү тэрийг нэг пост болгоод тавьчихсан байна. Юу н хит тунхагийн шинжтэй гээд тэр төрийн департамент эдгээр нь бас нэг тиймэрхүү шүүмжил бас яасан байна. Гараа шүүмжилж байгаа юм байна. Тэгээ яг хөө би зүгээр нэг юм бодлооч явах үү. Ер нь энэ альва нэг эдийн засгийн үйл ажиллагаа процессыг ч гэдэг юм уу тийм ээ. Энэ акшныг юу гэдгийг нэг гадаад дотоод гэж ялах нь өөрөө бас амар зохимжгүй. Яг тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт яагаад орж ирэхгүй вэ гэдэг чинь дотоодын хууль тогтоомжл хэд их олон байна. Зохицуулт муутай байна. Эсвэл тэр нөгөө Америкийн элчинс Монголд элчин сайдыг хийлээд байгаа тунхагийн шинжтэй гэдэг нь үнэн багхгүй. Одоо гадаадын хөрөнгө оруулалт дотоодын хөрөнгө оруулалт ер нь гадаад дотоод л гэж байгаа бол яг гадаад гэдгээр бол өөр улс оронд яаж болохоос нэг барьцаа төлбөр ч юм уу хөрөнгө оруулалтын нэг босго мосго гэл нэг хэрэгнгүүрэл ялгарж байгаа болохоос биш үүрж байгаа ачааллууд нь адилхан шүү дээ. Тэр орлогын татвар байна тийм ээ. Тэгэл нийгмийн даатгал, маатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг. Тэрийг нь чөлөөлөөгүй ээж нэг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжлээ, чөлөөлөө өөрөө жинхэнэ тунхагийн шинжтэй байхгүй. Жишээлбэл бид нар нөгөө 2 3 удаагийн дугаараар ярьсан шүү дээ. Нөгөө Денсопын хэвчтийн тий гадаад дотоод гэж ялгалгүй зүгээр орлогын татвар л ингэсэн. За үүнтэй холбоотойгоор төрөөс ямарваа нэгэн хүнд суртал ч юм уу давхартай юмыг бол байлгахгүй хэрвээ үүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчих юм бол хүлээх хариуцлага нь маш амар хатуу чанга. Тэгэл тэр нэг юм загснаас өөр юмгүй нэг замган дунд байсан өмхий хот ч одоо дэлхийн технологиор
эхний дүрт ордог технологи салбарын эдийн засгийн үзүүлэлтээр Шэнжин чинь дүрт ордог. Төгсөөх мэдж байгаа шүү. Дүрт ордог том хот болсон. Хаанч гараад нэг 8,000 төгрөгөөр буфет идэх хоол байна. Эсвэл бүр 800 мянгаар үнэтэй ресторанч байна. Хонконг ингээл ийм л биш. Хонконг буудлын үнэтэй бол Шэнжин рүү ороод хонч. Тийм Шэнжин алхаад орчдөг. Тэр нөгөө хошигнол үүд юм билээ. Алхаж гатлан онгоцч байна тийм. Алхахдаг тийм юу хэсэг байдаг ч удаа нэг юуны юугаар нэг хальт дамжаад. Би бол Хонконг л орж үзсэн. Тэгээд Шэнжин бол тийм байна. Эдийн засгийг бол хуулиар зохицуулахгүй. Эдийн засгийг бол эрх чөлөөгөөр л зохицуулдаг байхгүй. Тэгэхээр тэр гадаад дотоод гэж яхад би айгүй дургу. Жишээл би өмнө нөгөө явж ирсэн өөрийнхөө кейсийг ярьсан шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагч нь залилуулах асуудал байна. Гадаадын хөрөнгө оруулагч нь залилуулах асуудал байна. Тэгэхээр энэ чинь хууль тогтоомжол бид нар мөрдөх хэрэгтэй. Дээрээс тэд нэр чинь ашиг олох гэж байгаа хүмүүс шүү дээ. Ашиг олох гэж байгаа хүмүүс. Тэр нийгмийн сайн сайхан ч гэдэг юм уу юу гэдэг үлээ. Нийгмийн хариуцлага гэж өөрөө галт том байхгүй. Тэр чинь зүгээр солиор л байхгүй. Тэгэхээр юу гэдгийг зүгээр л орлогын татварыг л зүгээр байхгүй болгочих. Тийм ээ чи одоо ингээд яаж ирүүл хүн бодолтой тийм үү? Бид нар өөрсдөө хөнгө оруулах шиг. Тэр нэг газар очиод за чи ашигын 80% чи би 20% наа гэж хинжилэхгүй шүү. Солиор л шүү дээ. Хоёулаа тэгээд тэр тодорхой хэмжээр зарлаа. Гэхдээ мөнгө аваачаад чи хамгийн ихийг аваа. Тэгээд би надад жоохон үег үлдээ. Тэгээд би хөрөнгө оруулъя гэдэг. Ямар тэнэг юм. Үгүй яаж ч утсан. Монгол хүндийг яс юм дээр жирийн монгол хүн дээр одоо чигсэн жишээ авал та ингэхүү гүйлгэн шүү дээ. Тийм биз. Тэг яг байна. Тэгээд эрсдлээ бодно. За бүр болохоо байгаад шүүхтэлцэх юм бол яах юм гэж бодно шүү дээ тэр чинь. Тийм шүү дээ. Тэрийг бодно шүү. Тэнгүүд тэр Монголын шүүхтэй холбоотой байнга асуудал гарч ирв. За эдгээр чи ер нь бүтгэхгүй юм шүү дээ. Тэр Буанганы хэлсэн юм бол та нар зөндөө л ярьлаа шүү дээ. Одоо бодож чи бүр дарамжилт хэлсэн. Яг дипломат маягаар л ярьж байгаа. Тэгтээ тэднээс нэг жоохон үг үсэг гадралдаг мань хэддвэл амар ингээд хүн тусч байгаа байхгүй юу? Өөд чинь зарим их зөөлрүүлж хэлж байгаа шүү дээ. Одоо их тунх гин шинжтэй бас ингээд жоохон ойлгомжгүй байна гэсэн те. Цаагаар fucking shit олны гуйлагчд та нар амсандаа хүрэлтэй. Навтах өөрс хийгээд өгөөч л гэж байгаа шүү. Тийм биз дээ юм байна. Хизээч миний эцэг над чиг юм замбраг байхгүй ш ац маань мац маань гэдэг. Одоо тэгээд яг 3 дахь шүршийн үзэл баримтлал монголчууд улс төрчнөр нь одоо сэхэтнүүд нь чирэн би ч олон хүнтэй яриулжлээ тийм. Яг 3 дахь шүршдөөндөө бол Америкийн хөрөнгө оруулалт гэдэг юм баг байхгүй ш. Баггүй. Америкчууд их монгол хятадыг ингэж хилдэг юм байлээ зүгээр. Би өөрөө хятадууд юм хавдаж үтсэн ч биш. Яг нэг Монгол ерөөхдөө эрсдлийг мэддэг учраас энд чинь сайн муу аргаар нэг юм аргалаа л те. Яваад нь шүү дээ. Хятадууд бол Америкууд бол ихэхгүй шүү. Тэр ямар нэгэн төсөлд хэрэгжүүлэхээр байнгын хяналттай байгаа шүү дээ. Тийм биз дээ. Одоо тэр замч гэдэг юм уу, энэ цэвэрлэгч гэдэг юм уу те. Тэр том байгууламжууд ч дандаа тэр хяналттай. Тэр чинь зүгээр зөвхөн Америкч биш шүү дээ. Айлч гадны өндөр хөгжилтэй улсын Япон, Солонгос ч гэсэн тийм шаардлага тавьж шүү дээ. Юу яаж чинь? Одоо тэгээ энэ Европт тэгж ийн, Америкт тэгж ийн гэл их жишээ авах дуртай ш манайхан тий. Сайн юм дөрөмөр байгаа байхгүй тий. Америкч одоо төрийн хийх ёстой ажлыг хүлчлээд өгчөж байгаа шүү дээ тий. Хийж болохгүй ажлыг хүлчлээд өгчөж байгаа. Манад одоо энэ төрийн оролцохгүй юмыг нь яг үнцүүлээ өөрчлөлт орж байгаа. Тэдэн хүүхдээ заад хууль дээрээ тий. Төрийн замагт аваад болохгүй гэдэг ингээд зааж хязгаарч өгөхгүй бол одоо ингээл хууль үйлдвэрлэдэг. Тэр хууль үйлдвэрлэхийн цаана болохоор хязгаарлалтууд хамгийн их явж байна. Дээр нь нэг хуулийн төсөл боловсруулсан мөнгө авдаг тий. Тэгээ нэг ийм лоббинууд, хувийн хвшлийн лоббинууд л яваад байна. Тийм болохоор энэ төр зэсгээс энэ оролцохгүй асуудлыг хуульчиж өгөөч гэж шаардмаар юм шиг санагдаад байгаа. За энэ тэгээ одоо мөнгөгүй гуйлагчингаа мэдхгүй бидний жил болгоно л ярьдаг нөгөө наадамд өгсөн допингийн шинжилгээ бас дахиад ярьдаг тий. За намтай хоёр бол энэ допингийн шинжилгээний аппаратыг Монголд оруулж ирнэ одоо хэдий болтол тийшээ явах юм ингээл 27 тэрбум өстэй. Тий. Тэгэл ингээл одоо ер нь энэ үндэсний бүх гэдэг юмыг хайрлахын тулд заавал тэр 27 тэрбум төгрөгөөр одоо юу хийж болох вэ тий. Энэ хүмүүсээ одоо нэг хэцүү байгаа асуудлаа сургууль соёлынхаа асуудлыг иргэдийгээ боловсруулах тал дээр энэ байшин барилгынхаа хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр ашиглавал тэрний бүхий шээс шинжилж ийснээс илүү л ашигтай байх Монголд тий. Жилдээ нэг хэрэглэх тийм лаборатори яах юм бэ? Тэрний оронд 27 тэрбум төгрөгөөр тэр хавдраар тэргүүлээд байгаа хавдрынхаа эмнэлэг юудад аппаратуудыг нь авч өгөлтөө тий. Тэгж ирмээр байгаа.
Гэхдээ тэгээд одоо энэ үндэсний бүгч нь ийм айгүй сонин юм дээ тийм. Одоо эн чинь бол нэг уламжлалт тийм баяр юм шиг тий. Баяр шүү дээ тийм үндэсний баяр. Тийм. Тэгэхээр баяр наадам хэр ч нэг юм яг спортын тэмцээн биш юм шиг тий. Гэхдээ бүгчүүдээ бол спортын хүн биш гэхгүй шүү дээ. Чи хүч чадал бэр одоо бэлтгэл гэл бүхэл юм нь бол яг спортлог хүмүүс байна. Тэгээд нөгөө нэг төрөөс нэг юм цол өгдөг тий. Тэр цолоо жилд нэг удаа өгнө. А тэнгүүт нэг юм тариа шахуулсан нөхөр хав хүмүүсийн ингээд амжилтыг яагаад тахч зарим бүгчүүд нь одоо урлахаас арахгүй шүү дээ. Тийм. Санжаа дам бол хийсээр гал айлрт байлтгаа болцсон. Одоо нөгөө усын мөнхөө даавраг бас тийм ярьж дээ шүү дээ. Шудраг юм тарьцсан нөхөр гэдэг чинь нэг л энэ нэг яр шахандаа баригдсан нэг юм уу? Ойлгомжтой. Зарим нь бол юм чи одоо юу юм хэрэгэлцсэн юм шүү энэ чинь дийлдэхгүй. Одоо ер нь бүгчүүд чинь хоорондоо өчнөө таарж байгаа шүү дээ. Тэгээ хүн энэ чинь үнэхээр яг өөрийнх нь физик бэрэнөө эсвэл зүрх мөрх нь бүр байдгаараа одоо огийн дооч хүчтэй болсон байна гэдэг чинь өөр واخгүй. Тэр чинь ямар ч бүх мэднэ. Тэгээд одоо чинь яр шархандаа баригдсан гэдэг чинь нэг юм гарчдаг юм билээ шүү дээ чинь нэг. Тэгээд гомбайг барьж байгаа шийдчихвэл допинг хэрэглэсэн ч байх гэсэн үг шүү дээ. Эцэж барахгүй ш гомбайг. Тэгээд тэр чинь шудраг усаа واخгүй. Зүгээр эн чинь наадам за барилт чи хоёлын явчих гэхгүй тэр чинь нөгөө чансаа нэмэгдээд цол мол нэмэгдээд тэр чинь дагаад өгөө нутгийн зөвлөл мөнгө компаниуд мөнгө өгöd нь шүү дээ. Тэгтээ нэг ийм зүгээр яг нэг хүмүүсийн хэрүүдлээс л яад юм л та. Би ч яг уг нь үндэсний бүх гоё нэг нь UFC эднэр шиг гоё боцоотой моцоотой те. Ингээд жоо хөгжижээсэй гэж уг нь боддог байхгүй юу. Бас л хүнд шүү. Нэг өдөр 9 барилдаа хийн чинь бас нэг гоё онцлог байхгүй юу те. Тэр нэг Монгол хүний нэг бас нэг ийм Airbnb нэг шүрмэс байдаг шүү дээ. Ингээд нэг сумоо ч юм л өдөрт нэг л барилтаа хийдэж шүү дээ. Тэгэхэд нэг Монгол үндэсний бүхэн онцлогоо сумооч гоё л доо. Бас хүн бэлтгэл нь хүнд шүү дээ. Ингээд онцлогуд байна шүү дээ. Тэгэхээр манай нөгөө Монгол бүхэн онцлог гэдэг нөгөө Монгол бүгчүүд чинь 5 хантаа гэрээ өрөө дээр нийжгээ суулгаад явдаг гэл нэг тийм гоё юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр уг нийтлэх гоё. Гэхдээ би зүгээр ингээд боддгийн энэ допингийн асуудлыг гэхдээ ер нь шийдэх арга зам надад байхгүй юм шиг санагдаад байна. Жишээлбэл одоо юу гэдгийг илэрүүл чадсан чадаагүй л гэдэг нэг юм нөгөө биш хизээ гарахгүйгээ мэддэг л гэдэг нэг тийм бас бүгчүүдийн дунд ч юм уу эсвэл одоо бүх сонирхч судлаачдын дунд ингээд нэг юм мэрэгдээд идэг байхгүй юу. Тэгэхээр одоо тэрийг одоо яаж шийддэг юм байгаа юм. Хэрвээ шийдэж чадахгүй зүгээр баг бүр хайчмаарч юм шиг те ингээд бүр ингээд бүгдийн допинг бүгдээрээ допинга хэрэглээд үхэх тэгээд төмсөггүй болох нь болоо те. Тэр чинь бас нөгөө ийм сөрөг эффект ихтэй юм билээ шүү дээ. Тестостероны хүчээр ячих юм чи. Тэр мөрийн хүчээр ингээд тэгээд тэр нөгөө судсан мус булчингийн асуудал явандаа бас чалах чансаа буураа ажиллагаагүй болчин тэгээд нөгөө үр удам үржүүлэх барих ажиллагаа нь бас жоохон зарим нь золтой мундаг өгч жилээд бас та нар одоо 90 хүн байж над үр хойч юм уу бодооч наач. Тэгэхээр одоо юу гэдэг нэг юм ахаал нөгөө төрийн л асуудал те. Айл нэг юм ерөнхийлөгчтэй ойр ч юм уу ерөнхий сайдтай ойр гарan тэр нэг холбоогоо авчин те. Яг нэг хөлбөмбөгийн холбоо шиг багхгүй зарчмын үед. Тэгэл нэг ерөнхий сайд ерөнхийлөгч нартай холбоотой нутгийнх нь хүн тэр холбоог авна. Тэгээд нэг допингтэй тэмцэн судлаа бахан мөнгө идэх нь уун. Тэр нэг ингээд нэг бахан хор найруулна те. Тэгэхээр зүгээр би юу одоо тэгэхээр одоо UFC ч юм уу өөр нэг гоё бооцоо юмнууд юу гэдэг вэ те. Нэг юм хувийн барилдаанд байгаа шүү. Хувийн тийм гоё. Эсвэл юу гэдэг одоо жишээлбэл бид гурав нийлээд хувийн бүхэн холбоо байгуулад те. Уламжлалт бүхэн холбооч гэдэг юм уу те. Монголын үндэсний гэдгийн эсрэг хувийн гэж байгуулаад бид нар компаниудыг оруулж ирээл сар болгон ч юм уу нэг юм лигүүдтэй болчиход барилддаг. Тэгээд бооцоо өндөртэй. Чансаа бууруул чансаагаараа буураа явчихдаг ч юм уу те. Одоо тэр нэг удаагийн юу гэдгийг лигийн одоо жилдээ 2 ч юм уу тийм лиг болдог. Дагаад жижигэн бооцоод барилдаан болдог. Тэгэл тэрэнд нэг 2 3 амжилттай оролцсон 4-5 сая доллартай тий. Тэгэл гоё юм тэр чи. Тэгээ заавал төрөөс ингээд царай алдаал тэр мөг гişүүдээс 300 авахгүй 21 аймаг сонгуулаар хийсээл ингээд бэлтгэл сургуультаа алдаал тэгэл допинг хэрэглээл замаа яахаггүй төрөө оролцоо. Одоо сая нэг хэд хоногийн өмнө Facebook дээр өчтөр гарлаа шүү дээ тэрийг. Дорн гоё дорнын Улаанбаатар гэсэн юм уу тий. Тэр сумын барилдаа гэдэг. Тий. Завхнаас нэг залуу атсан юм уу гэсэн унаад өгчих мөнгө төгрөг яасан сүүлд нь цагдаа хурж ирсэн байсан ч гэх юм бичээд байгаа байхгүй. Өдөр чинь тэгээд тэр өөрөөр хэлбэл нутгаас нь заавал нэг бүх төрүүлэх хэрэгтэй гэдэг юм тий. Өдөр чинь одоо тэгээд
нөгөө талаас нөгөө сумаас ч юм уу нэг Улаанбаатарын дүүргээс нэг сайн бүх очихоор тэр төрүүлж болохгүй гэдэг чи үл гэж. Дөөч шонтор ус байгаа шүү дээ. Нөгөө нутгийн бүх нь бол нэг сумын зан гэдэг нэр нь хэрэгтэй байгаа байхгүй тий. Энэ чинь ямар ч юм шүү. Яг кинон дээр гарч ирсэн коммунизмын үеийн кино тий. Тодмана гэдэг кинон дээр Манжамбум мананатмыг авах гэдэг шиг л одоо тийм нэг жалгадны тэр Орос морс гэдэг тий. чөлөөт бөхчүүд мөхчүүдийг оруулах хэрэгтэй шүү дээ. Наадамта одоо даваа зарвал хакохоо ирсэн Японы сумыг сүүлийн 30 40 жил 20 30 жил эзэгнэлээ тий. Тэгжиж бид нар илүү өрсөлдөөнтэй болох байхгүй. Тэгвэл нэг гадаад хүн оруулахгүй. Тэгээд нэг тойрч нэг хорхог боодог ээжж нэг худлаа том сагсалцсан оруулаач байгаа. Чагын шиг тий. Тий. Тэгээд нэг хавь ярин сонгуульд орсон. Ерөнхийдөө бол яг гадаад бөхчүүд бол оролцдог шүү дээ тий. Гэхдээ энэ оролт юм уу? Туваа моогоос ордог шүү дээ. Номтой за яг энэний зөвтгөл нь одоо гадаадын өндөр үнэтэй лабораторид зөндөө мөнгө төлж ирэхлээр одоо эх орондоо ингэдэг бол юм бол энд гэхдээ яг эх оронч үзлэг үгүй байхгүй те энэ хизээ шудраг байхгүй шудраг энэ допингийн асуудал шудрага шийдэгдэг болохгүй энэ аппарат тэр юмыг нь оруулж ирлээ гэдэг энэ чи төрийн мэдлэлд байгаа нөхцөлд одоо нутаг орныхоо түрүү авгийг хэлж байгаа шиг хүмүүсээ бөхчүүдийнхээ допингийн шинжилгээг аргалсаар л байх болно. Одоо энэ хинтийн бүхтэй яаж новширлоо допинг илэрчээд яаж тэгэд одоо ерөнхий сайд нь ерөнхийлөгч нутгийнх нь дарж дараал байгаад идэг тийм бүр хулаа болж байгаа л ингээл одоо шийдчихсэн. Энэний оронд одоо тэр төсвөөс ингэж мөнгө гаргаж явж ирэхин оронд нутгаас бүх дөрүүлсэнгүүгээ загналаач гэж тийм хувийн хвшил одоо энэ ашаасан тийм зөндөө том эмнэлгүүд биш тийм эднэрт нь за та нар ийм бүтээх аппарат техник тоног төхөөрөмж оруулж ирэх юм бол бид нэр татвараас чинь чөлөөлё. Гэвч тэд нар бол зүгээр өөрсдөө байхгүй. Сайн нэг эмнэлэг ирсэн чинь би саяхан нэг шүүхийн шинжилгээний нэг чиглэлээр доктор профессор манай багш байдаг байхгүй юу. Нэрийг нийл яах вэ гэдэг шиг тэр хэлж байгаа. Манай энэ шүүхийн шинжилгээний үнцний хөрөл юм ба штэ. Одоо ерөөсө хувийн том эмнэлгийн лабораторийг барахгүй болсон гинэ. Тэгэхээр тэр хүн хүртэл ингэ ярьж байгаа тэр эрдэмтэн хүн штэ. Одоо бид нар нэгэн хийхгүй юм чинь биднэрт хууль нь байна. Шинжээж буруу дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлагатай. Энэ интернет ч юм уу, сөөвөл эмнэлэг ч юм уу тийм ээ. Одоо тэр нэг болдотер эмчилгээ ямар эмчилгээ. Сонгодоо. Эднэрт нэг чиглэлээр нь хуваагаад өгч хэрэгтэй. Шинжилгээгээ. Тэр хөнгөн гэмтлээ, хүнд гэмтлээ тэр чинь ялгаагүй л эмчнэр, доктор, профессорууд энэ 1 2 3 дугаар том клиникийн эмчнэрсэн бүгд тэнд ингээд давхар цалинтай гэрээтэй зөвлөх үйлчлэгээ хийж байгаа шин. За тэгээд нөгөө цус шинжилгээ, буу гал зэвсэг шинжилгээгээ үл тэр госпитал руугаа явуулаад тийм ээ. Цус мос энэ гэмтэл янз бүрийн эдийн засаг мосгийн юмудаа ингээд тусдаа ингээд хариуцлага өгч хэрэгтэй. Тэгээд тэнд ахаад нэг ийм чадвараараа хувийн байгууллага лаборатори байгууллагуудыг гүйцэхгүй нэг маш том аппарат байгаа. Дарга нь бас нэг хурандаа цолтой. Амар ингээд өндөр цалинтай. Тэгэл төр дөөнийхөөс нөлөөнд автомтгой байдал нь илүү. Тэгээд дарга томилно. Даргын өмнө л үүр хариуцлага хүлээн нэр нь шүүх сүртэй хүн хайлахаар тийм жишээлбэл одоо сая эмнэлэг ярихаар жоохон хадуураад орчлаа шүү. Тэгэл тэр чинь ялгааг бол төр гэдэг юмнаас аюу хамааралтай байгаа. Хамааралтай тийм бүхийн цол нь төрөөс хамааралтай. Тэгээд нэг одоо бөхчүүдийн хооронд ярьдаг юмс чинь нутгаас аюу төрүүл. Одоо тэр чинь хүн өөрөө ид байхад бас нэг онцмооргүй штэ нэг юм нус юм нь өөрөө чадахгүй бол хэрийг цаавал одоо хошин юу гэдэг үстэ та яагаад юм том гэдэгтэй багсан чи начин дөрүүлэх гэж байгаа маа гэдэг чи одоо шийдэл юу гэдгийг тиймэрхүү одоо миний хэлжсэн шиг яг ямар арга замаар мэдэхгүй л дээ зүгээр ингээд нэг юм бооцоо өндөртэй нэг сая долларын дэмжигтэй жижиг ингээд бас эдэр насны гинэ өсвөр насны ингээд залуучууд болж гарч ирдэг те саксны лигс нэг тим штэ те тэгээд харц барилдаан бооцоо те ингээд дээр нь Японы тэр чөлөөт бүх мөхийнхэн Оросын, Америкийн тэр Эстоны бүх сайтай улсууд те Солонгосын хятадын гарууд оруулж барилдуулах. Гэхдээ тэг яа гэм бэ? 7 жил надад мөхөд төрөг алдаад 8 дахь жил дээр нэг Монгол ялхад л тэгээд тэр чинь хайрны өстө гоё амттай үстэй. Тэгэхгүй бол тэгэл нэг ерөнхийлөгч нь ерөнхий сайд тэнд очиод gift гээл те наад манай сая доллар шүү гээл те 300 сая өгье гээл нөгөө оюун болч нэг микрофон баригтай өстэй те ингээд нөгөө борцог шиг гараа ингэсэн ингээд 3 гэж шаагаад байгаас. Одоо нөгөө микрофоноор шууд сонсдог болсон болохоор тэд нар чинь цаагаараа туслах мөслөхүүд дээр өсцөн нэг одоо мессеж орж ирж гин үү гэдэг шиг. Тэгэхээр юу гэдэг нэг Япон орж ирэх юм гифт гэдэг үг чинь тэр чинь ойлгохгүй шүү дээ. Хилний явж ойлгохгүй шин юу гэдэг харуулгаач угаа аваад шийдэж. За тэгээд өөрсдөө болох хэрэгтэй байхгүй.
За ингээд тойм маань өндөрлж Өнөөдөр товч явахгүй болохгүй гэж тайлбарлаа. Ажилтаа байна, урлаг зэрлэг байна. Тэнд бас манай огийн маань хүүхрэл суух гад байна гэдэг. биш байцаалтан дөө. Тэгээ ер нь төрийн ажил ихсэх тусам та бүхний хяналт, та бүхэн тавьдаг хяналт, та нарт тавьдаг татвар Тэгээ бүх нэмэгдэнэ. Зовлон л нэмэгдэнэ. Тэрнээс төр ажил хийгээд байх тусам улмал сайжирна гэдэг бол худлаа шүү. Хөгжил байхгүй болно. Тэгээд энэ 100-аараа баталсан энэ хуйлуудыг эрх намар, эрх хөвл, эрх хавруудад бидний нуруунд дээр ирнэ. Бидний зовоон зүдгүүрнэ. Тэгээ ер нь болохоор энэ бүхнийг л ойлгооч ял гэж бид хүн тоймыг хийгээд байгаа. Тэгээ шийдэл хаана гэдэг. Шийдэл нь ерөөсөө л энэ хууль хяналтын төрийгөө багасга. Энэ хуулиудаа болоод оролцоог болгохын шаард хум ийм л юм байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт энэ хуулиудын зах зугаас нь бас эх 7 хоногт ер нь бас наадам төгсөж байгаа юм чинь. гоё үндснийхээ юмд гоё гэрэл хийгээд тийм. За та бүхэндээ баярлалаа. Баяртай манай хуудсыг subscribe дарж дэмжээрэй. Баярлж байгаа шүү та бүхэндээ. За баярлалаа. Дараагийн 7 хоногт Баяртай. Баярлалаа.